Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ эрүүл мэндийн салбарын төвөнд гарч байгаагүй хамгийн том луйрын хэргийн талаар ярьж өгье. Аливаа хувийн хвшлийн болон улсын харьяалалтай эрүүл мэндийн байгууллагын салбарт ажиллаж буй эмч ажилчид ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө үнэхээр зүтгэж ажиллагаа амлаж Хиппократын тангараг өргөдгийг бид мэднэ. Гэвч тэд одоо энэхүү өргөсөн тангараа зөрчиж өвчтнүүдээс хэрээс хэтэрсэн өндөр үр төлбөр нэгсэн мэрэгжлийн хүнээс гарамгүй алдаа гаргасан эсвэл өвчтнийг эмчилгээс татгалзсан гэх мэт зөв бус үйлдэл гаргасан талаар та бүхэн сонсож байсан биз. Харин өвчтөе хүмүүсийг мэхэлж санхүүгийн лойер хийсэн гэвэл хэн итгэх билээ? Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн салбарын мэрэгчлэтнүүд засгийн газраас хийсэн хөрөнгө санхүүгийн зохицуултыг үл хойшоож эд мөнгөний сонирхолтой хэд автан өвчтнүүд болон эрүүл мэндийн даатгалын байгууллагуудыг луурдаж олон зуун сая долларыг хууль бус аргаар олж авсан байна. Заримдаа тэдний ашигладаг энэхүү луурын аргууд нь өвчтний амь нас хохирох хүртэл аюултай байдалд хүргэж байжээ. Одоо би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын Флорида мужид гарсан нэгэн том луурын хэргийг товчхон сонирхуулъя. Харамсалтай нь сүүлийн үед бараг бүх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ахуйн хэрэгслүүдэд бидний эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй хиймэн бодис болон хор тавдар үүсгэгч агуулгадж байдаг тухай буруу ташаа мэдээллүүд телевиз, радио болон сошиал медиагаар тасралтгүй цацагдах болсон. Энэ тухайн нэг хүнийг ипохондри буюу өөрийгөө өвдсөн гэдэг ойлголт өгөхөд хүргэдэг байна. Бид арьс захтнаж эсвэл зогсож ханиалгах үедээ эдгэрсгүй өвчин туссан байх вэ хэмээн болгоомжлол аль болох хурдан уншлуулж эмчлүүлэхийг хүсдэг. Үүний тулд бид эмнэлгийн эмч ажилтны мэдлэг ур чадварт итгэн тэдэнд эрүүл мэнд амь насаа даатгадаг хүлээ. Гэтэл өмнөд Флоридагийн Майамид байрладаг нэгэн эрүүл мэндийн төвийнхэн үүнийг огт өөр өнцгөөс харсан байна. Өөрөөр хэлбэл үүнийг өөрсдөө ашигтайгаар эргүүлсэн гэсэн. Тэд хоцрогдсон эмнэлгийн багш төхөөрөмж болон нарийн төвөгтэй компьютер програм хангамжийн тусламжтайгаар хөнгөн өвдсөн болон бараг эмчлэх шаардлагагүй өвчтнүүдээс мөнгө сааж тухайн эмнэлгийг ашигын байгууллага болгон өөрчилсөн байжээ. Энэхүү луйрын хэрэг эрүүл мэндийн менежментийн хөтөлбөр нэрийн доор 1998 оны 1-р сараас 2016 оны 7-р сар хүртэл үргэлжилсэн байна. Тэд илүү олон үйлчлүүлэгч өвчтөнтэй болохын тулд эрүүл хүмүүст өвчтэй гэсэн ойлголт өгөх, эмчилгээнд өндөр үнэтэй эмнүүдийг зориуд аршихах, хийгдэх шаардлагагүй нарийн мэргэжлийн онцлогоо болон мэс ажилбаруудыг хийх, эрүүл хүмүүсийг эмнэлэгт үзүүлж эмчлүүлснээр тэмдэглэж даатгалын байгууллагуудыг луйрдах гэх мэтчлэн 20 гаруй төрлийн залин мэхлэх аргаар олон тэрбум долларыг хувь болон эрүүл мэндийн даатгалын байгууллагаас луйрцаажээ. Төвийн эмч ажилчид үзүүлэхээр ирсэн өвчтөнд тавих анхаарал халамжаа өндөр түвшинд болгосон хуурамч багийн доор үйлчлүүлэгч нартаа зориудаар хүнд өвдсөн байж мэднэ гэсэн ойлголт төрүүлж тэдний хэлсэн болон хэлээгүй зовёр нэг бүрийн шалтгааныг олох нэрээр ямар ч үр ашиггүй олон төрлийн шинжилгээнүүдийг хийдэг байжээ. Жишээлбэл хяналтын үзлэгт орохоор ирсэн нэг нярайн биеийн температур Цельсийн 37.1 хэм байсан байна. Няраа хүүхдийн биеийн хэвийн дулаан 37 хэм байдаг. Тэгэхээр хүүхдийн биеийн дулааны хэмжээ 0.1 хэмээр өндөр байсан гэсэн үг. Энэ бол тухайн хүүхэд халуурсан гэсэн үг огт биш боловч уг эмнэлгийн ажилтан хүүхдэд өндөр өртөгтэй эмнэлгийн нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх санал тавьж байжээ. Гэвч эмнэлгийн зарим ажилчид уг эмнэлгийн баримталж буй менежментийн бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлдэг байжээ. Эмнэлгийн удирдлага тэдний зааврын дагуу ажиллахыг эсэргүүцэж нэг баг тогтолгоос татгалзсан эмч эмнэлгийн ажилчдыг ажлаас халах нь хэвийн үзэгдэл болсон байна. Түүнчлэн эмнэлгийн ачаалал ихсэж эмнэлэгт хэвдэг өвчтний тоо огцом нэмэгдснээс эмнэлгийн ёс зүйн асуудал болон өвчтний ор хоногийн асуудлыг шийдвэрлэхэд маш хүндрэлтэй болжээ. Тухайн асуудлыг хөндөж ам нээсэн конторын ажилтныг ч гэсэн өмнөх эмч эмнэлгийн ажилтнуудыг нэг ажлаас нь халсан байна. Харамсалтай нь өнөө үед эмнэлгийн менежментийн санхүүгийн хараад байдал
өсөн нэмэгдэхийн хэрээр ийм төрлийн хард арцсан зүйд шиг менежментийн луурын хэрэг газар авсаар байгаа билээ. Ямар ч тач 2016 онд энэхүү том луурын хэрэг илэрснээр холбооны мөрдөгт очоо өмнөд Флоридагийн цагдаагийн газар хамтарсан шалгалт хийжээ. Уг хэрэгт Майами иргэн эрүүл мэндийн төвийг эзэмшигч 50 настай Филипп С. Формас болон тухайн төвд ажилладаг олон эм чимлэгийн ажилчид холбогдсон тогтоогдоод байгаа ажээ. Энэ оны 4-р сараас өмнөд Флоридад эхэлсэн шүүх хурлаар Флоридагийн эрүүл мэндийн төвийн эзэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалтай холбоотой 20 гаруй төрлийн гэмт хэрэг үлдэж, өвчтөн болон үйлчлүүлэгч нараа санхүү болон эрүүл мэндээр хохироосноос гадна 1 миллиардаас ч илүү ам доллар хувьдаа завшсан гэдэг нь тогтогджээ. Энэ сарын 12-нд болсон шүүх хурлаар түүнд оногдох ялан хэмжээ урьдчилсан байдлаар шоронд 250 жил орох ялдаа тэнцэн гэсэн дүгнэлт гарсан байна. Одоогийн байдлаар энэхүү хэрэгт холбогдсон бусад 24 хүн нийтдээ 1.2 миллиард ам доллар завшжээ. Гэхдээ энэхүү луурын хэргийг одоо болтол бүрэн шалгаж дуусаагүй байгаа бөгөөд уг хэрэгт холбогдогч болон хохирогчдын тоо нэмэгцээр байгаа гинэ. Дээр хэмлэгт холбооны мөрдөгт очиотой хамтарсан томхон хэмжээний шалгалт хийсний дараа Америкийн нэгдсэн улсын амгаах ухааны доктор Чарльз Маккей шалгалтын үеэр илэрсэн томоохон луурын хэрэгүүдийг ялангуяа зүрх судасны тасагт хийгдсэн өвчтөнд хийх шаардлагагүй байсан олон тооны шинжилгээ болон асар өндөр үнэтэй өвчтний амь насанд аюултай гаж нөлөө бүхий эмийн эмчилгээнүүдийн судалгааг нэгтгэж түүхэн дэх эрүүл мэндийн салбарын хамгийн том луйр гэсэн нэгэн ном бичиж хэвлүүлжээ. Манайхан гадаад орны ялангуяа Америк барууны орнуудын эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн учраас тэнд очиж эмчилүүлэх сонирхол их байдаг. Энэ нэг талаараа зөв юм шиг боловч та бас луйрын золиос болно гэдгийг анхааруулахад илүүдэхгүй юм шиг санагдаад уг номоос уншсан сэтгэл өвтгсөн олон баримтуудаас нэгийг хэсгэрт сонирхолтой гэж би бодлоо. Судалгаанаас харахад зүрхний титэм судасны өвчнөөр Америкийн нэгдсэн улсад жил бүр 500 мянган орчим хүн нас бардаг гэсэн тоо баримт байдаг. Гэхдээ өвчтний нас баралтын тоог бууруулах бас уг өвчнөөр өвтгөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмийн эмчилгээгээр эмчилдэг байна. Гэвч уг өвчнийг эмчилгээд зориулсан эм маш өндөр үнэтэй байдаг бөгөөд хүмүүс эмийн өндөр байх тусам эмийн үйлчлэгээ илүү сайн гайхалтай үр дүнтэй байдаг гэсэн тушаа ойлголттой байдаг гэжээ. 1945-аас 1995 оны хооронд тухайн өвчний гол шалтгаан бол цусан дах холестерины хэмжээ ихсэх явдал гэж үздэг байжээ. Ийм учраас эмнэлгийн салбарт холестерины хэмжээ бууруулах эмийг өргөн хэрэглэдэг болсон байна. Эрдэмтэд болон судлаачид энэхүү эм зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоог эрс бууруулдаг гэж мэдэгдэж байжээ. Гэтэл зарим судалгаагаар холестерины хэмжээ бууруулдаг эм хэрэглэснээр нас баралтын тоо буураагүй харин ч ихсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Энд бас зүрх судасны өвчнийг эмчилгээд хэрэглэдэг витамин К, зоокрыг бодвол гаж буруу нөлөө байхгүй маш хямд үнэтэй гэж дурджээ. Тэгвэл эмч нар яагаад өвчнүүдэд витамин К бичиж өгөхийн оронд өндөр үнэтэй гаж нөлөө бүхий зоокрыг сонгодог юм бол гэсэн асуудал эндээс үүдэн гарч байна. Мэдээж уг өвчнөөс урьдчилан сэргийлэх маш энгийн хялбар аргууд байдаг. Жишээлбэл цусан дах холестерины хэмжээг хэвийн байлгах эсвэл бууруулахын тулд зөв хооллолт, эрүүл амьдрах дэглэм гэх мэт. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд энэ хоёр аргыг зуршил болгон хэрэглэснээр зүрхний титэм судасны өвчний хүндрэл болох зүрхний шигтээсээр үүдэх магадлалыг 2-оос доош хувь буй хөвтөл бууруулдаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тэд өндөр өртөг бүхий зүрхний титэм судас, сэтгүүр үрдэг эсвэл судас залгах мэтийн эрсдэл ихтэй мэс ажилбарууд хийлгэх шаардлагагүй болно гэсэн үг юм аа. Зүрхний шигтээсээр өвдсөн өвчтнүүд CCU буюу зүрх судасны үйл ажиллагааг хянах тасаг дэмжлүүлдэг. Өвчний хүндрэлийг хязгаарлахын тулд хамгийн түрүүнд ТПА буюу манай улсад хепарин хэмээн нэрлэж заншсан тариаг хийдэг. Майами иргэн эмнэлгийн эмийн сангийн нөөцөд
3 төрлийн ТБА байжээ. Эдгээр эмнүүдийн үйлчлэгээ яг адилхан боловч үн өртгийн хувьд эрсдэс ялгаатай. Бурокс Велком үйлдвэрийн ТБА нэг удаагийн дунд $3,500. Смит Клейн Бэхам үйлдвэрийн Иминаси гэдэг эм нэг удаагийн дунд $1,700. Харин Астра үйлдвэрийн Стрептокиназ нэг удаагийн дунд $250 үнэтэй. Эндээс үзэхэд тухайн эмнүүдийн үн өртөг асар их ялгаатай харагдаж байна. Гэтэл эмчлэгч эмч нар өвчтнүүдтэй зөвхөн хамгийн өндөр үнэтэй эм тариаг хэрэглэж байжээ. Эндээс яагаад гэсэн асуудал үүдэн гарч ирнэ. Нэгдүгээрт тэд тухайн эмнэлгийн менежментийн баримталж байсан шийдвэрийн дагуу өвчтнүүдэд өндөр өртөгтэй эм эмнэлгийн үйлчлэгээд санал болгох ёстой. Хоёрдугаарт уг эмийг нийлүүлдэг эмийн үйлдвэр эмийн жор бичсэн эмчид чамлалтгүй өндөр урамшуулал өгдөгтэй холбоотой юм. Эмтэй холбоотой луурын хэргийг мөрдөн шалгах явцад ямар ч хүн сонсоод зочирдмоор бас нэг аимшигтай хэрэг илэрчээ. Өвчтнүүд эмч нарын бичиж өгсөн эмийн жороор уг эрүүл мэндийн төвийн эмийн сангаас эмээ авах үед дагалдаж ирдэг эм хэрэглэх заавар нь дутуу хэвлэгдсэн байдаг байжээ. Өвчтөн хэрэглэж буй эмийн тодорхой мэдээллийг эмч эмийн санчаас бүрэн авч чадаагүй тохиолдолд энэхүү зааврыг уншиж танилцдаг. Гэтэл тэд зүрхний хэм алдагдлын үед уудаг кордорон буюу амидорон гэдэг эмийн гаж нөлөөнөөс үүдсэн өвчнөөр өвчтөн амь насаа алдах магадлал 5-7% байдаг хэмээн дурдсан хэсгийг зориуд тасалж авсан байжээ. Пейсмейкер бол өвчтний зүрхний хэмийн алдагдлыг хянаж зохицуулдаг бяцхан аппарат бөгөөд үүнийг мэс ажилбараар өвчтний цээжний зүүн дээд талд арьсан доор байрлуулдаг. Аппаратнаас гарсан үзүүртэй электрод бүхий нарийн утсыг эргний доор байрлах венийн суцаар дамжуулан зүрхний баруун хойдолд байрлуулдаг. Энэ ажилбар нь өндөр өртөгтэйгээс гадна мэс ажилбарын үеэр олон төрлийн өндөрлөлүүд гарах боломжтой. Гэтэл судалгаа болон шалгалтын үр дүнгээс харахад нийт пейсмейкер имплантац хийлгэсэн өвчтнүүдийн 20% нь энэ мэс ажилбарыг хийлгэх ямар ч үндэслэлгүй байсан бөгөөд 36% нь эргэлзээтэй гэсэн хариулт гарсан байна. Луурын хэрэг зөвхөн эмийн эмчилгээ болон пейсмейкер имплантацаар хязгаарлагдав. Тэд тухайн луурын хэрэгтэй ангиограмм тэтэм судас залгаж сэрхийлэх зүрхний судас сэтгүүрдэх мэс ажилбаруудыг ашиглаж байсан байна. Харвардын их сургуулийн зүрх судасны эмч нарын үндэснээр Америк нэгдсэн улсын 2-р зэрэглэлийн эмнэлгүүдэд хийгдсэн дээрх шинжилгээ болон мэс ажилбаруудын 80 орчим хувь нь өвчтнүүдэд хийгдэх ямар ч үндэслэхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тэгэхээр тухайн эмнэлгүүд жил бүр $45 миллиард өртөг төрж байсан энэхүү мэс ажилбаруудаар өвчтнүүдийнхээ эрүүл бие эрхтэнд зөв бусаар гэмтэл учруулж байсан гэсэн үг юм аа. Анагаах ухааны салбарт ажилладаг эмч мэргэжилтнүүд өөрийгөө өвдсөн хэмээн шаналн зовж буй хүмүүсийн халаасны мөнгийг энэхүү луурдж авсан гэж хэний санаанд орох билээ. Вебстерийн тойл бичигт фрауд буюу луур гэдэг үгийн утгыг заллим мэхлэх, молиг өмхгүүлэх, холигдох гэж тодорхойлсон байдаг. Гэтэл тухайн эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийсэн энэхүү луурыг зөвхөн луур гэдэг ганц үгээр тодорхойлж хэлэхэд багтана. Бичлэгийн эхэнд би энэ төрлийн луурын хэрэг цаашид улам бүр ихсэх хандлагатай хэмээн дурдсан билээ. Хамгийн сүүлд Америкийн нэгдсэн улсад 2017 онд эрүүл мэндийн салбарын төсөвд $591 миллиард зарцуулагдсанаас $60 миллиард энэхүү салбарт ажилладаг лууралтын гарт алдсан гэсэн мэдээлэл цацагдсан тухай дурдаад энэхүү бичлэгээ өндөрлөө. Хэрвээ та бүхэнд энэхүү бичлэгтэй холбоотой сонирхсан зүйл болон асуулт байвал комментэд бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэгтээ би бас эмтэй холбоотой санаанд багтамгүй өөр луурын хэргийн талаар мэдээлэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа.